Дараагийн мэдээг танилцуулъя. Токиогийн Якузагийн бүлэглэлийн 4 хүнийг баривчилсан байна. За гэхдээ тэдэнд тулгасан ял нь тун сонирхолтой байдлаар бол тэднийг баривчлах болсон байна. За яагаад вэ гэх юм бол тэдний хувьд Якузагийн офисын үйл ажиллагааг номын савтай хэд ойрхон газарт үйл ажиллагаа явуулсан хэрэгээр баривчилж энхүү одоо саатуулгаар болсон байна. За өнгөрсөн 7 хоногт Токиод энхүү 4 эрэгтэйг бол Якузагийн офисыг номын савтай хэд ойрхон ажиллуулсан хэрэгээр баривчилсан. За номын сангийн иргэн тойронд 200 м-ийн радиуст бол ийм Якузагийн офисын үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрдөггүй гэсэн атал бол эдгээр 55-аас 77 насны с жигтнүүд 2024 оны 6 дугаар сараас 2025 оны 2 дугаар сар хүртэл офис ажиллуулахаар хуульцсан гэж цагдаагийнхан үзэж байгаа юм байна. За хотын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх кампанит ажлын хүрээнд Якузагийн офисуудыг хаана ажиллах талаар бол хатуу дүрм журмыг тогтоож өгсөн байна. За энэ одоо хэрэгт холбогдсон хамгийн өндөр настай 77 настай эрэгтэй нь Японы хамгийн том Якузагийн бүлэглүүдийн нэг болох Sumiyoshi-kai нэртэй зохион байгуулалттай гэмт хэргийн синдикаттай холбоотой гишүүн байсан гэж цагдаагийн газраас гаргасан мэдээлэлд дурдсан. Борикуда нэртэй энэхүү Якузагийн бүлэглэл нь бол дотроо хатуу шаталтай байдаг юм байна. За мөн гишүүдийнхээ өндөр шатлалынхаа гишүүдийг хүнддэг гэдгээрээ ихээхэн алдартай ийм бүлэглэл юм байна. За тэд бол ихэх олон төрлийн одоо хууль бус үйл ажиллагаанд оролцдог. Үүн дотроо бол хулгайн гэмт хэрэг, мөнгө угаах, хар тамхи, за мөн хүн худалд алах гэмт хэрэг зэрэг олон төрлийн гэмт хэрэгт оролцсон ийм цагдаа ийм гэмт хэргийн бүлэглэл юм байна. За энэхүү одоо далд гэмт хэргийн бүлэглэл нь бол тус улсын хувьд бол цагдаагийн байгууллагууд үндсэндээ бүртгэдэг юм байна. За тэгээд дээрэс нь орон даяар хаана үйл ажиллагаа явуулдгийг нь сайн бүртгэж ажилдаг. За цагдаагийн ерхий газар зарим Якузагийн бүлэглэлийн бизнесийн хаягийг бол цахим хуудсанда хүртэл жагсааж хаана байгааг нь олон нийтэд мэдээлдэг юм байна. За жишээлх юм бол Sumiyoshi-kai-гийн төв офис нь Токиогийн дээд зэрэглэлийн Акасака дүүрэгт бол байрладаг. За энэ бол парламентын ордноос холгүй байрладаг юм байна. 1960-аад онд бол Якузагийн үйл ажиллагаа оргил цэгтээ хүрсэн гэж үзсэн. За зарим тохиолдолд бол бүр олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг болсон. За зарим тохиолдолд тухайн үедээ бол 184 мянга гаруй гишүүнтэй байсан гэдгийг үндэсний цагдаагийн газраас мэдээлсэн. За гэтэл сүүлийн жилүүдэд бол засгийн газраас энэ зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг ихээхэн өргөжүүлсний үр дүнд бол сүүлийн 10 жилийн хугацаанд Якуза нарын тоо бол тогтмол буурч байгаа. За хэдийгээр бол Якуза нарыг хууль ёсны дагуу оршихыг хүлээн зөвшөөрсөн хэвээр байгаа ч гэсэн Якузаг эсвэлэх, тэдэнд цалин хүс төлүүлэх, эсвэл тэдэнтэй ашиг хуваах үйл ажиллагааг бол хууль бус гэж тооцдог. За энэ нь бол тэдний одоо энэ дээрмийн бүлэглэл гэмт хэргийн бүлэглэлийн оршин тогтнох үйл ажиллагааг улам хөндрүүлж байгаа. За тэрч байтугай тэдгээр одоо бүлэглэлийн хүмүүс гар утасны гэрээ байгуулах, орон сууц түрээслэх бол боломжгүй болсон юм байна. За 2024 онд бол зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн тоо анх удаа 20 мянгаас доош буурч 18800 болж түүхэн дээд доод түвшиндээ хүрсэн гэдгийг цагдаагийн газрын байгууллагууд бол мэдэгдэж байгаа. За Якузагийн бүлэглэлийн хувьд за Токио хотод офисоо байгуулахдаа сургууль, хүүхдийн асрамжийн төв, олон нийтийн одоо ордон, музей, за тэнсэн харгалзах газар, гэр бүлийн шүүх, номын сангаас 200 м-ийн зайтай үйл ажиллагаа явуулах ёстой. За түүнээс дотгош бол үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй. За мөн бизнес эрхлэгчдийн хувьд Якузагийн бүлэглэлийн гишүүдийг өөрийн одоо үйл ажиллагааг хамгаалагчаар ажилд авах үйлчилгээний төлбөрийг санал болгох, Якузагийн үйл ажиллагааг өдөөх гэрээ байгуулахгүй байх үүрэгтэй. За ингэснээр бол Якузагийн бүлэглүүдийн тоо сүүлийн үед цөөрч байгаа. За энэ бол үед бол одоо засгийн газраас явуулж байгаа тэднийг тараах хууль бус үйл ажиллагааг нь багасгах ийм үйл ажиллагаа бол нэлээд амжилттай явуулж байгаа. За тэгээд энэ үйл ажиллагааны үр дүнд бол Якузагийн бүлэгт хамрагдаж байсан хүмүүст шинээр одоо амьдрах, за шинээр одоо бие авч явах боломжийг нь бас засгийн газраас хангаж өгдөг юм байна. За 4-р сард Японы хамгийн том гэмт хэргийн бүлэг болох Ямагучи Куми нэртэй Якуза бүлэглэл нь цагдаа нартаа бол мөргөлдсөн, цагдаа нар хяналтаа чангатгад тэдний үйл ажиллагааг хязгаарласны дараа өрсөлдөгч бүлэглэлтэй бол удаан хугацаанд үргэлжлүүлсэн дайнаа бол зогсоох амлалтыг өгсөн. За тус бүлэглэлийн 3 одоо томоохон гишүүн нь бол дотоодын бүх тэмцлээ зогсоож хизээч одоо асуудал үүсэхгүй гэдэг амлалтыг цагдаагийн газарт өгсөн байна. За Японд бол энэ одоо уламжилт байдлаар гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх үйл ажиллагаа нэлээд амжилттай явуулж байгаа гэдэг нь бол энэхүү одоо мэдээнээс харагдаж байна.